нийслэлийн иргэдийн төлөөлөгчид нийслэлчүүдийнхээ аятаа тухтай амьдрах, эрүүл орчинд амьдрах энэ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө бүхэл оруулж ирж байгаа стандартуудыг дэмжиж явж байгаа. Тэгэхдээ нэг зүйлийг бас онцолж анхаарч хэрэгтэй. Тэгэхээр энэ стандартыг агуулгын хувьд бол дэмжиж байгаа. Гэхдээ бид нар хэрэгжилтийн шатанд, хяналтын шатанд зайлшгүй анхаармаар зүйлүүд байгаа. Тухайлбал миний сонгогдсон хаан уул дүүрэгт гол болгон туслах хичнээн явган үний зам талбай байна. За эндээс стандарт хангаж байгаа нь хэдэн хувийн. За цааш засаж сайжруулахад ямар хугацаа шаардлагатай юм гэсэн ийм одоо нарийн деталь мэдээллүүд бүхэл дүүргээс сонгогдсон төлөөлөгч нарт хэрэгтэй байгаа. Тийм учраас миний хэлэх гэж байгаа гормын санал юу гэхээр ер нь бол энэ нийслэл Улаанбаатар хоттой төвжирхгүй байя гэвэл явган хүмүүсийнхаа алхах энэ одоо орчныг бүрдүүлэх ёстой. Гэхдээ ингэхийн тулд яг үнэндээ хөгжлийн бэрхшээлтэй хүн байтугай эрүүл хүнч айтайхан алхаад явчих зам талбай байхгүй, хоёр хүн хоорондоо ч зүрх боломжгүй ийм явган үний зам талбай нийслэл Улаанбаатар хотод бас олон байна. Тийм учраас энэ хуралдааны тэмдэглэлд явган үний зам талбайн энэ бидний баталсан энэ стандартын шаардлага хангасан энэ зам талбайг энэ хяналтын байгууллага нийслэлийн хэмжээнд одоо хэрэгжүүлэх энэ стандарт учраас нийслэлийн хэмжээнд хяналт шалгалт хийгээд богино хугацааны болон урт хугацааны төлөвлөлтүүдийг бидэнд танилцуулмаар байна. Яа тэгэхээр бид нар нийслэл дээр маш их төсөв тавьдаг явган үний зам энэ оны төсөвт ч гэсэн байгаа. Тэгсэн хэрнээл иргэдээс гомдол санал тасрахгүй байгаад идэг. Тэгэхээр нийслэл алийг хийх юм, дүүрэг алийг хийх юм гэдэг энэ чиг зүгээ тодорхой болгохын тулд 2026 оны эхний хагас жилдээ багтаагаад энэ одоо явган үний зам талбайн төлөвлөлт хочирт угсралтанд тавих ерөнхий шаардлагын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулж өгөөч. Бид цаашдаа нийслэл дүүрэгт аль шатандаа ямар төлөвлөлттэй явах юм гэдэг мэдээж 2026 онд нийслэлээр тавигдсан төсөв хэрэгжлээгээд 100% явган үний зам талбай төгс болчихгүй. Тийм учраас бид дараагийн жилүүдэд ямар хэмжээний төсвийг тавьж ээж энэ одоо иргэдээ ая тухтай алхахын боломжийг бүрдүүлэх юм бэ гэдэг энэ асуулыг байна. За хоёрдугаарт нь энэ тогтоолын төсөлтэй холбоотой нэг санал байгаа, тэрийг хэлчихье. Энэ стандарт бид нар баталж байгаа нэмэлт өөрчлөлтөө. Стандартын 4-р заалтан дээр тогтоолын хэрэгжилтэнд хурлын ажлын албаны дарга халтар дарга хяналт тавихаар орсон байж байгаа. Энэ бол хяналт шалгалтын байгууллага байх баха. Ер нь ажлын хороодын дарга нарыг бид нар дандаа тогтоол дээр тавьчихдаг. Гэхдээ ажлын хороодын дарга нар бол орон тооны ажилтнууд биш байдаг учраас бид нар нэг орон нэр төдий энэ тогтоол батлаад авах вэ. Тэгэхээр яг ийм стандарттай холбоотой ажлууд дээр бол хяналтын байгууллага байх нь зөв баха гэдэг эдгээр санал хэлж байна.